За сайн уу. Би өнөөдрийг хүртэл өмнөх бичлэгнийхаа комментуудыг ерөөсөө уншаагүй байсан. Тэгээд өнөөдөр ягаад чи нөгөө бичлэг маань юу олж байгаа болоо гэж бодоод комментийг уншсан чинь амар олон хүмүүст тусалсан юм байна. Амар олон хүмүүст итгэл найдвар өгсөн юм байна. Тэгэхээр би урамшаад тэгээд өнөөдөр шууд part 2-оо хийе гэж бодлоо. За энэ бичлэгээр би нэвтрүүлэн идэх гэдэг энэ зуршлыг илүү шинжлэх ухаан талаас нь тайлбарлаад за тэрнээр суурлаад яаж болох вэ гэдэг аргуудыг нь тайлбарлаж өгнө. Энэ бичлэгийг би 2 парттай гэдгийг хэлхээ мартчих. За одоо ярих байгаа буюу part 1 дээр би юу ярих вэ гэхээр өнгөрсөн траума, өнгөрсөнд болсон хүнд хэцүү зүйлсээс болоод одоо хэтрүүлж идж байгаа тохиолдолд юу хийх ёстой вэ гэсэн арга замуудын тухай ярина. Part 2 дээр болохоор яг одоогийн амьдралд чинь одоо яг одоогийн нөхцөл байдал чинь чамд стресс үүсгээд энээс болоод чи хэтрүүлж идэж байгаа тохиолдолд яах ёстой вэ гэдэг арга замуудыг хэлнэ. За энэ хоёрын хооронд давхцаж байгаа зүйл нэлээд гарч ирнэ. Гэхдээ зүгээр илүү ойлгомжтой байх үднээс хэлж өгч байна. Энэ бичлэгээр миний хэлэх хамгийн гол санаа нь юу вэ гэхээр хит мэдрэг эмзэг хүмүүс хэтрүүлж иддэг. Хит мэдрэмтгий эмзэг хүмүүс яг ямар хүмүүс байдığım бэ гэдгийг би дүрслэнэ. Тэнгүүт чамтай таарж гин үү гэдгийг чи анзаараарай. Би өглөөс эрэхтэй шууд ямар нэгэн зүйлд санаа зовж эхэлдэг. Хин нэгний шүүмж эсвэл зөвлөгөө надад маш хүн дээр тусдаг. Намайг шүүмжилж байгаа юм шиг санагддаг. Нөхцөл байдлыг муугар ургуулж боддог, муу юм болчих вэ гэж байнга төгшдөг. Юмнаас амархан цочдог, гоё юм хийж явахдаа таашаал нээх авч чаддаггүй. Гүнзгий амьсгаа авч чаддаггүй. Бас толгойд, хоолойд, асгуул, цээжинд эсвэл гидсэнд ийм хүнд зангирсан мэдрэмж төрдөг. Ямар нэгэн юмд байнга яардаг. Хит хитэн чамтай ингэж нийцжээвэл чи хитрхи мэдрэг байна гэсэн үг. За мэдрэг байна гэдэг нь шүү дээ. Хүний төрөлхийн зан чанар ерөөсөө биш. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зүгээр л чиний тархины нэг хэсэг хитрхи их идэвхжлэлтэй байна гэсэн үг. За одоо би жоохон шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж өгье. Хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйл хүнд бүр зайлшгүй шаардлагатай. Бусдад харилцаа холбоо тогтоох, амьдралд ямар нэгэн зүйл хийж бүтээхтэй, өөрийгөө аюулаас хамгаалах гэх мэт маш олон зүйлд хүний сэтгэл хөдлөл бүр зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ хэдүүлээ энэ сэтгэл хөдлөлийг шууд үнэн гэж хүлээж авч болохгүй. Яагаад вэ гэхээр штэ хүний өнгөрсөнд за ялангуяа хүүхэд наснд нь болж исэн тийм хүнд хэцүү амьдралтай одоо ялангуяа юм гэр бүлийн маргаан, хүчирхийлэл, бүли гэх мэт иймэрхүү хүнд хэцүү зүйл туулж өссөн хүмүүсийн тархины амигдала гэдэг энэ хэсэг нь хитрхи идэвхжсэн байдаг. Тэгээд эргээд хиппокампус гэдэг хэсэг нь агшсан байдаг. Амигдала гэдэг нь юу юм бэ гэхээр зүгээр л хүний сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсэг гэсэн үг. Харин хиппокампус нь болохоор хүний логикийг хариуцдаг. За тэгэхээр сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг нь хитрхи идэвхтэй, логикийг хариуцдаг хэсэг нь хитрхи бага идэвхтэй гэсэн үг. За тэгэхээр ямар нэгэн нөхцөл байдалд хүн сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлдэг болно гэсэн үг. Логикороо ингэх хэрэггүй штэ, энэ болохоор буруу үйлдэл штэ гэдгийг мэддэг хэрнээ сэтгэл хөдлөлтөө захирагддаг болчихно гэсэн үг. Стресстэй, ууртай, гунигтай, ганцаарцсан тэр үед хідүүлээ сэтгэл хөдлөлтөө хит их захирагдаад мэдрэмжүүдээсээ сатаарахын тулд тэр мэдрэмжүүдээ намдаахын тулд хэтрүүлж идээд байна гэсэн үг. За жишээ нь чи ингээд гэр бүлийн маргаан дунд өссөн байлаа гэж бодъё. Магадгүй чи өөрийнхөө сөрөг тэр сэтгэл хөдлөлийг илэрхийлэнгүүт ааж чинь хоорондоо маргадаг. Эндээс чи юуг ойлгож авах вэ гэвэл би өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг илэрхийлчих юм бол асуудал үүснэ. Энэнд чи итгэе гэж итгээгүй зүгээр л цаанаасаа ухамсаргүйгээр чи итгэждэг. Яагаад вэ гэхээр жоохон байхад хүүхдүүдийн тарих хараахан бойжиж дуусаагүй байгаа тийм үү. Тэгэхээр хүний насанд хүрсэн үеийнхэн сэтгэл зүйн эрүүл мэнд нь хүүхэд байхад нь юу болсон бэ гэдгээс бүр маш их хамаардаг. За ингээд миний сөрөг сэтгэл хөдлөлөөс болоод асуудал үүснэ. За тийм учраас би энэ сөрөг сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах ёстой, илэрхийлж болохгүй гэдэг ийм ойлголттой болчихж байгаа шүү дээ. За энэ хүүхэд чинь том болноо. Том болоод өөрийн гэсэн романтик харилцаанд орно. За том болоод хүнтэй үерхлээ гэж бодъё. Магадгүй тэр үерхэж байгаа хүн чинь чиний сэтгэл хөдлөлийг айгүй хүлээж авдаг, чамайг сонсохыг
хүсдэг те чамайг сөрөг сэтгэл хөдлөл байна уу, эерэг сэтгэл хөдлөл байна уу, бүгднийг нь өөрт нь хэлээсэй гэж хүсдэг. За энийг чи логикоор мэддэг байсан ч гэсэндээ чиний сэтгэл хөдлөл өөр зүйлд итгэдэг. Энэ юу вэ гэхээр чи энэ хүнд уур бухимдал, гомдлоо илэрхийлвэл та хоёрын дунд асуудал үүснэ гэсэн итгэл. Тэгээд энэ мэдрэмжүүдээ илэрхийлэхгүйгээр дотроо хадгална. Дотроо хадгалсан мэдрэмж хизээж арилж алга болдоггүй. Тийм учраас энэ сөрөг мэдрэмжүүд чамд стресс үүсгэнэ. Стресс үүсгэснээс болоод чи энэ стрессээсээ сатаарахын тулд, энэ стрессээ намдаахын тулд өөр газраас таашаал хайж эхэлнэ. Энэ юу вэ гэхээр хоол. Яаж болох вэ гэвэл чи тархиныхаа neurogenesis гэдэг энэ процессыг дэмжих ёстой гэсэн үг. Энэ юу вэ гэхээр чиний тархинд шинэ мэдрэлийн эс үүсэх, бас тархинд чинь шинэ холбоо үүсэх тэр процессыг хэлээд байгаа. Энэ процесс нь штэ нэг стрессээс болоод агшдаг гэсэн тэр тархины хэсэг болох хиппокампуст нилээн болж өрнөдөг. За тэгээд хиппокампус ингээд агшгаа болоод neurogenesis гэдэг энэ процесст ороод эхлэнгүүт хүний амигдала бас хид идэвхжихээ болоод эхэлдэг. За ингэснээр хүн нэгдүгээрт сэтгэл хөдлөлтөөгөө хамт байж чаддаг болно. Хоёрдугаарт хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг, ялангуяа сөрөг сэтгэл хөдлөлийг зохицуулах илүү эрүүл аргуудыг олж хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Энэ процессын нэр нь neurogenesis гэдэг амар сүртэй сонсогдож магадгүй. Гэхдээ энэ процессыг дэмжих арга нь бүр маш энгийн. Нэгдүгээрт ямар нэгэн байдлаар шинэ зүйл сурах. За жишээ нь шинэ хэл сурж болж байна. Эсвэл ямар нэгэн сонирхолтой сэдвээр ном уншиж болж байна. Эсвэл YouTube үзээд те ямар нэгэн чадварт суралцаж болж байна. Жишээ нь ямар нэгэн craft те. Эсвэл ямар нэгэн сургалтанд хамрагдаж болно. Ингээд сургалтанд хамрагдчихвал бас шинэ хүмүүстэй уулзна. Шинэ хүмүүстэй уулзна гэдэг бас neurogenesis гэдэг энэ процессыг дэмждэг. Чи юу ч сурж болно. Энэ нөгөөдхөөсөө илүү үр дүнтэй гэсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр л чи өөрийнхөө юунд дуртай, өөрөө юу сонирхдгоо сайн бод. Би болохоор хэл сурах айгуу дуртай. Тэгээд англи хэлийг угаасаа гайгүй сурсан байсан учраас би франц хэл сурч эхэлсэн. Бас би YouTube-ээс crochet хийж эхэлсэн. За энэ болохоор ялангуяа анх хийж эхэлж байгаа хүмүүст айгуу хэцүү байдаг. Тэгээд хүний фокус буюу анхаарал төвлөрлийг айгуу шаарддаг болохоор энэ айгуу дажгүй арга. Бас YouTube-ээс надад мэдлэг өгөхийн хажуугаар тийм сонирхолтой тийм бичлэгнүүд үзэж эхэлсэн. За жишээ нь сэтгэл зүйтэй холбоотой, эсвэл ийм кино урлагтай холбоотой, эсвэл дээр үеийн түүхтэй холбоотой тиймэрхүү бичлэгнүүдийг айгу үздэг байсан. За гэхдээ энэ болохоор ийм уйтгартай лекц ерөөсөө биш, ийм хөгжилтэй байдлаар иймэрхүү зүйлсийг тайлбарладаг хүмүүсийг үздэг байсан. Хоёрдугаарт тогтмол дасгал хөдөлгөөн. Тогтмол гэдэг нь бүр маш чухал. За дасгал хөдөлгөөн гэхэрэл заавал ингээл чи хийх дургүй амар хэцүү дасгал хийх ёстой гэсэн үг биш. Харин ч өөрийнхөө дуртай дасгалыг хийх тусмаа сайн. За алхаж болж гин, гүйж болж гин, бүжиглэж болж гин, эсвэл ямар нэгэн дуртай спортоо хийж болж гин, бүр шинэ спорт сурж болно тийм үү? За тэгэхээр шинэ спорт сурвал өмнөх шинэ зүйл сурах гэдэгтэйгээ дасгал хөдөлгөөнөө холбоод байгааз тийм болохоор бүр сайн. Бас л чиний яг өөрөө чинь яг ямар төрлийн хөдөлгөөн хийхийг хүсэж гин гэдгээс хамаарна. Хамгийн гол нь тууштай байх. Би болохоор яг эд хэтрүүлж иддэг байх үедээ угаасаа жимд явдаг байсан. Гэхдээ жимд явахдаа ингээл өөрийгөө шийдэж байгаа юм шиг чи ингээл эзэн бүх калороо шатаах ёстой гэл өөрийгөө айгүй харааж зүхэж жимд явдаг байсан. Энэ хийж байгаа спорт ч нэ штэ чамд ямар нэгэн ашиг авчрах шаардлагагүй. Зүгээр л чиний сэтгэл санааг дэмжих, чиний биеийг эрүүл байлгах тэр ашиг байхад л хангалттай. Ерөөсөө чамайг тураах, чамайг гоё биетэй болгох тийм ашиг бодож хийж болохгүй. Гуравт нь орчноо шинжлэх. За энэ болохоор шинэ зүйл сурах гэсэн тэр аргатай холбогдож болно. Жишээ нь шинэ орчинд шинэ хүмүүстэй уулзах, ямар нэгэн клуб тэлцэх, шинэ хүмүүстэй танилцах, байнга ордог кафенаасаа өөр кафенд орох, байнга ордог ресторанаасаа өөр газар орж оройн хоол идэх, шинэ ямар нэгэн спортын секцэнд явдаг болох. Зүгээр л өөрийнхөө байнгын хийдэг зүйлээсээ жоохон гажих гэсэн үг. Байнга уулздаг хүмүүсээсээ арай өөр хүмүүстэй уулз. Байнга ордог газараасаа арай өөр газар ор. Байнга хийдэг үйлдэлээсээ арай өөр үйлдэл хийж үз. Дөрөвт нь хоолноосоо полифенол болон омега 3 гэдэг энэ хоёр шимтгийлэлийг авах. За хоолны тухай би арай өөр бичлэгээр илүү дэлгэрэнгүй ярья гэж бодож байна. Гэхдээ тархины neurogenesis гэдэг энэ процессыг хамгийн сайн дэмждэг хоёр зүйл бол энэ полифенол болон омега 3 баггүй юу? Полифенол нь юунд байдаг вэ гэхээр ийм ойн жимснүүдэд байдаг. Гүзээлзгэн, нэрс, бөөрөлзгэн, хад гэх мэтлэн. Бас хар шоколад,
ногоон цай, кофенд байдаг. Бас ийм айгүй ийм өнгөлөг хүнсний ногоонуудад байдаг. Жишээ нь хүрэн манжин, спинach, брокколи гэх мэт. За энэ дээр би бүгдийг чагсаагаар биччихье. Омега 3-аар хамгийн баялаг зүйл нь юу вэ гэвэл үр, самар, загас. Хушиг байж болно, чиа үр байж болж гин, майлангийн үр байж болж гин. За би бас энэ дээр бүгдийг чагсаагаар биччихье. Харин нейрогенезийг дордуулдаг, үйл ажиллагааг нь зогсоодог тиймэрхүү зүйлс юу вэ гэвэл нэгдүгээрт архи тамхи, хоёрдугаарт сахар, гуравдугаарт хит боловсруулсан хоол хүнс, дөрөвдүгээрт ургамлын тос, за тавдугаарт хэтрүүлж идэх, зургадугаарт хоолоо хит сойх. Саяны дурдсан зүйлүүд байгаас тээ бүгдээрээ нэг адилхан зүйлийг хийдэг. Энэ юу вэ гэхээр өрөвсөл үүсгдэг. Өрөвсөл нейрогенез гэдэг энэ процесст хамгийн муугаар нөлөөлдөг зүйл. Дүгнэх юм бол хэдүүлээ хоолндоо илүү их жимс, ногоо, загас, үр, самар оруулах хэрэгтэй гэсэн үг. Саяны ярьсан бүх зүйлийг дүгнэе. За тэгэхээр хүний амьдралд тохиолддог архаг болон цочмог стресс хүний тархины амигдалааг хит идэвхжүүлдэг. Харин хиппокампусыг хит агшаачдаг. За энээс болоод хүн өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлтөө захирагддаг болчихно гэсэн үг. Энээс болоод ямар нэгэн донтолтонд амархан ордог болно. Энэ донтолт нь хоол байж болно. За болохын тулд хэдүүлээ тархины нейрогенез гэдэг энэ процессыг дэмжих хэрэгтэй. За тэгэхээр магадгүй чиний өнгөрсөнд эсвэл хүүхэд наснд тохиолж исэн тэр зүйлс чамайг одоо хэтрүүлж идэхэд хүргээд ээж магадгүй тийм үү? Гэхдээ заавал ийм байх бас албагүй. Чиний яг одоогийн нөхцөл байдал, яг одоогийн амьдрал чинь чамд стресс үүсгээд байж болно тийм үү? Магадгүй чиний хосын харилцаа чинь эрүүл биш байгаа. Магадгүй чи өөртөө хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа. Магадгүй чамд ажлын дарамт нэлээд ирж байгаа. Эсвэл чамд сургуулийн дарамт айгүй их ирж байгаа. Одоогийн нөхцөл байдлаасаа болж хэтрүүлж идээд байгаа бол би хамгийн түрүүнд стрессээ бууруулахыг зөвлөхгүй, хамгийн түрүүнд юуг зөвлөх вэ гэвэл тэр стресстүүлээд байгаа зүйлээ яаж болиулах вэ гэдэг арга замыг олох. Чи хичнээн стресс бууруулах арга техник ашиглаад чамайг стресстүүлээд байгаа тэр зүйлийг болиулахгүй бол бүр ямар ч үр ашиггүй. Юу ч өөрчлөгдөхгүй. Миний нэг найз намайг байнга ингээд гоочилдог, шүүмжилдэг байлаа гэж бодъё. За тэнгүүт би хичнээн бясалгалаа гэд энэ найз намайг шүүмжилж гоочлохоо болохгүй тийм үү? Би яах ёстой вэ гэвэл энэ найзтайгаа ярилцаад чи ингээ болоо гэд ярилцах ёстой. Хил хязгаараа тогтоох ёстой. Тэгээд бүр болохгүй байх юм бол энэ хүнийг амьдралаасаа гаргах ёстой. Бүх амьдралынхаа тэр нарийн ширийн деталийг харгалзаж үзээд яг юу хийх ёстой юм бэ гэдэг тэр арга замаа чи өөрөө олж мэдэх ёстой. Ингээд юу туслах вэ гэвэл өөртөөгөө ярилцах, тэмдэглэл хөтөлж болно. Ингэсний дараа чи тэр стресс бууруулах аргуудыг ашиглаж болно. Хамгийн түрүүнд бясалгал. За би энэ бясалгал гэдэг зүйлийг хизээж одоо хүмүүст санал болгохоо болохгүй. Яагаад вэ гэхээр энэ яг үндэ хүний амьдралыг бүр үнэхээр оронгоор нь өөрчилдөг эерэг талаараа. Хоёрдугаарт чи эрүүл харилцаа холбоотой бай. Яаж ямар нэгэн харилцааг эрүүл үү, эрүүл биш үү гэдгийг мэдэх вэ гэхээр чи энэ хүнтэй уулзсныхаа дараа чамд гоё мэдрэмж төрж гин үү? Эсвэл чиний энерги бүр ингээд шавхагдсан юм шиг мэдрэмж төрж гин үү? Энэ эрүүл биш харилцаа гээл хүмүүсийг ингээд амьдралаасаа гарга гэж юусоо хэллээгүй. Эрүүл биш харилцаа байна гэхээр зөвхөн нөгөө хүнд чинь асуудал байгаа гэж бодож юусоо болохгүй те. Магадгүй чамд өөрсд чинь асуудал байгаа. Магадгүй нөгөө хүнд чинь асуудал байгаа. Магадгүй тооёрын дунд асуудал байгаа. За тэгэхээр яг ямар асуудал байна гэдгийг олж мэдээд шийд. Гуравт нь мэдээж дасгал хөдөлгөөн. За тэгээ анзаараад байх юм бол нейрогенез гэдэг зүйлийг дэмждэг энэ одоо аргууд нь ихэвчлэн чиний стрессийг бууруулдаг байгааз хамгийн гол нь өөрийнхөө дуртай дасгал хөдөлгөөнийг олчих. Дасгал хөдөлгөөн тохирдоггүй хүн гэж хаанч байхгүй, зүгээр л өөртөө тохирох дасгалыг олоогүй хүн л гэж байгаа. Дөрөвт нь хобби. За энэ хоббинд чи заавал маш их мөнгө зарцуулах шаардлагагүй, маш их энерги, цаг хугацаа зарцуулах шаардлагагүй, гэртээ хийдэг байж болно. Гадуур гаргаад хийдэг байж болно те. Шинэ хүмүүстэй уулзангаа хийдэг байж болно. Ингэх тусмаа сайн. Хоббины тал дээр хамгийн гол анхаарах зүйл нь чи энэ хоббиноос ямар нэгэн ашиг сонжоо хайдаггүй байх хэрэгтэй. Чамд мөнгө авчрах шаардлагагүй, чамайг гоё харагдуулах шаардлагагүй. Ганцхан одоо хайх тэр ашиг нь юу вэ гэвэл чамайг илүү эрүүл, илүү жаргалтай байлгах хэрэгтэй. Дараагийнхаа бичлэгээр яг одоо би өөрийнхөө яаж стрессээ бууруулдаг, яаж жингээ барьдаг, хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт зүйлсийнхаа тухай бичлэг оруулъя гэж бодож байна.